бол байна л да. Монгол бичээс байна. Монгол бичээс бол 10-аад монгол бичээс байгаа. Манж бичээс байж байна. Төвд бичээс байж байна. Тэгээд юу хятад бичээс байна. Кядан бичээс байж байна. Эртний төргийн өрөөний бичээс байна. Одоо энэ бичээсүүд байж байдаг. Тэгээд энд бол янз бүрийн үйл явдлуудаас монгол бичээсүүдийн бол периодын огш нэлээдийн тайлж уншиж гаргасан л да. Хятад бичээс нь бол баг зэрэг оролцсон, Кядан бичээс нь оролцсон 10 дугаар зууны бичээс байна гэж Японы эрдэмтэд судалсан эрдэмтэд ингэж байгаа юм. Өрөөний бичгийг нь бол бас тайлж уншсан. Тэгээ Японы нэртэй эрдэмтэн Шимпегато гэж одоо манайд олон жил ажиллаж, 90 оноос ажиллаж байгаа энэ эрдэмтэн хэлж байсан. Нэг дор ийм 6 төрлийн бичээстэй газар дэлхийд хаач байхгүй гэж. Грекийн төвхөнд Помпей хот ямар суурь эзэлдэг вэ? Монголын төвхөнд Аршан хот тийм л суурь эзлэх ёстой юм. Чулуун зэвсгээс ахуулаад энэ олон бичээс энэ олон тамгыг ингэсэн ёстой юм гэж ингэж хэлж ирсэн. Энэ бол дэлхийн том эрдэмтний Монголын дурсгалыг үнэлсэн үнэлгээнд. Суурьчнаар үзлээ барилга баашин юм урам төрийг л одоо соёл гэж үзээд байдаг. Гэтэл хүний чинь ерөөсөн соёл гэдэг нь оюуны соёл гэж асар үнэтэй шүү дээ. Энэ чинь оюуны соёлын одоо илэрхийлэл. Энэгээр хэнээс дутхгүй байна. Энэ олон бичээсүүд маань үнэхээр хадгалт хамгаалт хэрэгтэй байна. Энийг одоо яаж хамгаалах вэ? Дээр нь хүн нэр юм бичүүлчихгүй шиг, сүйтгэхгүй шиг байх хэрэгтэй байж байна. Хоёрдугаар энэ өөр хамгаалах ямар арга вэ? Энийг судлах хэрэгтэй. Энэ дээр онцгой анхаарах хэрэгтэй.